За guys тэгэхээр биткойнтойгоо танилцъя. За энэ 7 хоногийн биткойн ерөнхийдөө ямар хөө байна? 7 хоногийн нэг удаа ингээд биткойныг бас яриад явъя гэсэн зүүн дээр тийм өрөө байгаа. Тийм учраас биткойнтойгоо танилцгаая. За биткойны хувьд бол үндсэн дээлигийн хөдөлгөөн мажороо хизээ эвдсэн бэ гэвэл мажорын реверс хөдөлгөөнд энд хийгдчихсэн юм аа. За мажор энд эвдрээд үндсэн мажор маань даун тренд селинг зонтой болцсон байжгаад буцаад даун тренд селинг зонтой байсан мажор маань өөрөө хаана эвдэрсэн бэ гэвэл энд эвдэрсэн болж таарч байгаа. За энд эвдрээд үндсэн хөдөлгөөн аптай баатай болоод дэшээ ингээл чиглэлтэй өсөж эхэлсэн болж таарч байгаа. За тэгэнгүүт хөдөлгөөн дээр одоо би за эндээс одоо энэ баахан юмнууд байгаад байгаа дундаас жоохон арилгалт байна. За байхгүй байна. Энэ дундаас арилгах юм байхгүй. За одоо мажор бол эндээс ингээ аптай болсон, баатай болсноос хойш хөдөлгөөн бол ерөнхийдөө энд анхны ёроол үсээд энд ингэж гарч ирж исэн бол одоо ерөнхий энэ ёроолын хэрэг бол ер нь баг байхгүй болчих гээд байна. Энэ ёроол руу орж ирэхдээ нэлээд олон фейк ауттай орж ирээд байгаа. Тийм болохоор эндээс ийшээ ингээд баг зэргийн засвар тавиад нэг иймэрхүү ёроол гарч иж болох юм. Гэхдээ энэ шинэ ёроол гарч ирэхэд бол энэ ёроол шууд хэрэггүй болох хэвээр. Яг гэвэл энэ бол угаасаа юу гэдгийг одоо мажорын лоб биш учраас уг нь бол ингэж холбогдох ёсгүй гэсэн үг. Окей. За энэ оройны хувьд бол энэ орой бол ийшээ ингээ заавал холбогдоод ах шаардлага ерөөсөн байхгүй байгаа. Тийм учраас энэ оройг ийш нь холбох нь ямар ч утгагүй. Тэгэхээр хөдөлгөөний хувьд одоо яг энэ орой дээр одоо channel үүссэн юм бол баг байхгүй байх гэсэн үг шүү дээ. Энэ оройны хувьд энэ орой руугаа чиглэсэн байдлаар channel үүссэн байж болно. За нэг иймэрхүү channel үүсчиж болох юмаа гэсэн таамаг бол орж ирж байгаа. За энэ орой гэхдээ өөрөө эхлээд амжилттай болох хэрэгтэй л дээ. Ерөнхий орой маань бас яг амжилттай болчихлоо гэсэн таамаг бол харах байхгүй байгаа. Окей. За нэг иймэрхүү ерөнхий одоо мажороо бол үндсэн хөдөлгөөнд аптай болсон. Апын хөдөлгөөн маань альтины одоо дээшээ өндөр ёроол нэг удаа үүсгэж гисэн, хоёр дахь удаа үүсгэх гээд мажорын ёроол үүсчих юм бол буцаад дээшээ импульс хийгдэх боломжтой байгаа. За мажорын импульсын хөдөлгөөн хаана очих боломжтой гэдэг энд харуулсан байна. Фибоначчигийн 61.8 хавцаа левел дээр өмнө оройны даралт болж өгж байгаа зоон дээр одоо импульс болж өгөхтэй зоон одоо спорт болж өгөхтэй зоон дээр үүсэх ёстой. Тэгжээж үндсэн хөдөлгөөн маань дээшээ буцаад өсөх боломжтой болно. Ингэсэн тохиолдолд дээшээ 125 болон 135, 36 гэсэн үнүүдийг зорж өсөх боломжтой болно. За тэгвэл мажорын одоо үндсэн трейсмент хөдөлгөөний майнер хийх гээд байгаа. За майнер дээр бол мажорын үндсэн хөдөлгөөний хийх гэж нэлээд удаа оролцсон. Эхний орлого нь энэ даун реверслсэн, дараагийн удаагийнх нь энэ даун реверслсэн. Одоо бол яг нь энд ап реверсл хийчихэд байгаа. Гэхдээ ап реверслийн хөдөлгөөн маань тийм амжилттай биш байгаа учраас энд даун реверсл хийгээд нэг хүмүүсийн доошо мажорын трейсмент хөдөлгөөний хийчихэд импульсаа хийвэл зүгээрээ гэсэн таамаг бол ууг нь байгаа заяа. Ууг нь байгаа. Окей. За тэгээд 4 цаг дээр тэрийг шийдэн. 4 цаг бол яг одоогийн байдлаар даун трейн, селин зон трейсмент хөдөлгөөн Fibonacci-гийн 77-61.82-ийн хооронд ер нь 77 талдаа үндсэн хөдөлгөөн маань ёроол хүртэл унах боломжтой байна. Ёроолыг эвдээд хөдөлгөөн маань энэ трейсмент хөдөлгөөнийг богинохыг гэж орж иж чадсан тохиолдолд 73,000 гэдэг үнэлэг унах боломжтой. Тэгж чадахгүй үндсэн хөдөлгөөн маань оройгоо шууд эвдээд 4 цаг реверс хийгдээд тэгээд дээшээ гарч иж чадсан тохиолдолд хөдөлгөөн бол бас замбраагүй юм өсөлтийг бол үзүүлэх боломжтой. За тэр замбраагүй өсөлт маань ерөөдөө яаж харагдах вэ гэхээр энэ бол мажорын зүгээр үргэлжлэлийн хөдөлгөөн байх болно. Мажорын үргэлжлэлийн хөдөлгөөн, мажорын импульсын үргэлжлэлийн хөдөлгөөн нь өөрөө явах боломжтой юм уу гэж харахаар 38.2-той хасах 61.8 хүртэл явах хэрэгтэй гэхээр баг зэрэг л өснө гэсэн үг дэшээ 110, 917 руу өсч орж ирэх боломжтой болно гэсэн. Тэгж өснөөс өсөхгүй байсан дээрээ унтсан дээрээ гэж би бол үзээд байгаа. Унаад нэг хүмүүс мажорын трейсинг төлөвлөгөөний хийчээд бүүм импульс хөдөлгөөний хийх нь ер нь бол хөрөнгө оруулагч ч гэсэн хэрэгтэй зүйл байгаад байгаа. Окей. За тэгээд бид нэр 4 цаг руу яваад орноо. За 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн даун трейн, селин зон трейсмент хөдөлгөөн Fibonacci-гийн 77-той импульс бол ёроол хүртэл явах хэрэгтэй гэдэг таамаг бол байгаа. Ерөөдөө дейлигийн хувьд бол дейли бол альтинэ одоо даун болцсон юм чинь даунаа үргэлжлүүлээд энэ хүртэл унах шаардлагатай гэдэг байдалтай байгаа бол 4 цаг дээр бол бас адилхан ёроолыг эвдээд трейсмент хөдөлгөөний даун явах хэрэгтэй. За тэгээд бид нар бол өмнөх анализ дээр энд ингээд трейсмент ирсэн байгаа юм байна. Ийшээ ингээд унах юм байна гэдэг таамагийг л ерөөхдөө гаргаж ирсэн. Тэгээ 30 минутын дээр тэр таамаг маань бол одоо ер нь энд харагдаж байна. Энд ингээд орой үсгээд реверс хийгээд доошо унана гэж ярьж ирсэн. За энд орой үссэн, реверс хийгдсэн, трейсмент хөдөлгөөн ирсэн доошо унсан те. Одоо тэгээд доошо уналтын хөдөлгөөн маань бол яг бүрэн бол дуусаагүй байгаа дээ. Бүрэн бол дуусах ерөөсө болоогүй л байгаа. Нэлээ ийм яривхтай хөдөлгөөн үүсгэсэн байгаа. Тэгээ энд ирээд энэ дээрээс хэрвээ реверс хийх юм бол буцаад дэш үүснэ. Реверс хийж чадахгүй бол доошо унах боломжтой. Ийм л хөдөлгөөн байна. Тэгэхээр хамгийн ихний ээлжинд миний харж байгаа зоон бол ерөөсөө 91,938 гэсэн. Окей. За биткойны хувьд бол ийм байна. 7 хоногт ямар ч гэсэн 91,938 биш халахчаасаа л гэж үсэж байна. Тэгэхээр бусдаар бол одоо нэг амар хараад зориод байгаа юм бол биткойн алга байна.